Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сүрэг тарган сайхан урдж гин үү? Сайхандаа сүрэг тарган сайхан урдж гин үү? Сайхан урдж гин. Сайн явж ирүү. Сайн явж ирлээ. Танаас сумын багуудаар тойроод мачтайхаа хаврынхаа цаг үе малбал ухаандаа сайхан танилцж явна. Мал төлдөө дууссан. За сайхан урдж гин үү? Сайхан урдж гин. Тавлыг сайн явж ирлээ. Хавардаг гэд малчтай нэгээр ажил ундардаг шүү дээ. Мал төлөлөд ирэхээр. Тий. Малчтай аврын ажлуудаа бараг л нууралд өгч байна. Малын дөрөөд ихсэн одоо миний мал бараг л дөрөөд дууссан. Ингэсэн да. 5 хошуу мал. Одоо бод малын дөрөөд ихэж байна. Богн бараг дөрөөд дууссан. Энэ хашаа дотор танаа мал уу? Тий. Энэ дөрсөн мал нь. Суу малнуудаа дээр бэлчээр төвч. Хоёр хаваа. Хоёр батсан. Төд маллаа тэгээд хол явуулахгүй. Тий. Төрсөн ургашгын гадны өвсөн дотор. Аймгийн авраг малч. Тий, өнөөжлөө аймгийн авраг гэсэн. Малнаа гэдэг бол тэгэл асар их хөдөлмөрч ütгэлтэй. Тий. Тэгэл хөдөлмөр. 5 хошуу малыг тэгээд амбуул одоо мал биелж гин үү? Одоо би чинь амбул дээрүүлээ 3 гүөхт хичээл тэгээд манай гүөхт чинь их томроогүй хамгийн нийтлэн 8 дөрөв. Тэгээд туслаг малчинтай одоо энэ сая орж ирдэг хоёр. Туслаг малчинтай л яг л явж байна. Тэгээд ажлын байрыг бий болгож гин гэсэн. Тэгэхгүй дангаар ирээс одоо мал малхад хатуул дийлэхгүй. Бүлцээ хүмүүс малыг маллаа гэж. 5 хошуу мал дээр чи харахгүй тэгэл 5 өөр зүг рүү гараа явах чи 2 хүн тэгээд одоо бас тэгэл цуцгдээ шүү дээ. Нэг нь дээр харах, нэг хүн өөрийгөө 5 хуваах зөө тий. Хэцүү. Тий. Үнээр чадах тэрээр л нөгөө малыг мална гэдэг шүү. Хөгшөөр одоо энд нэг л 5 хошуу мал эсгнээ нэр нь латууд байгаль хүртэл авчиж байна. Цаас масан жигөрн тэгэл ногоо цагаа 90 гав үснээ гарц багсаад. Багссан. Энэ бол танад хаварж байна үлж үү? Манай хаварж. Үлж шиг нэг 20 км-ийн заана. Энэ үл урлагаа уул руугаа. байна. Танайх одоо энэ малаа ингээд нэг хашаанд ингээд хашцсан байна уу? Одоо бүр тойроо тор татсан байна уу? Танаа яг эзэмшлийн газар уу? Одоогийн манай Хадлагын талбай юм. Тий, хадлагын талбай. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Малчингүй нь бол ямар ч нөхцөлд маллага арга ухаантай байх хэрэгтэй л дээ. Ямар ч үйлрэлтэй. Ямар ч үйлрэл даван туулах. Малыг одоо үйлрэлийнхаа яг үйлрэлд дээр малтайгаа яаж ярьцах уу? Яг цаг үеийн байдалтай нь л одоо сайн уйлдаатай л байхгүй бол зүгээр л нэг мал дагаад тийм малчин гэж байхгүй л дээ надад. Асар том ухаан дэрэгдэл дээ. Миний хувьд бол одоо энэ өвөг дээдсээс ингээд уламжлагдж ирсэн малчин л дээ. Манайх удмаараа малчин хүмүүс. Тэгээд одоо тэр удмыг таслахгүй гал энэ мал аж ахуйн салбарыг хаяхгүй одоо хүртлээ хөгжлөө. 4 өөр ухаан. Тий, 4 өөр ухаан л байгаас одоо малыг ямар цаг үед нь мал тэнхээгээ алддаг. Ямар цаг үед нь малын тэр тарах твийг авахуулах уу гэдэг. За одоо бол ер нь намайг байхад манай өөнөр хийдэг бас одоо намар тийшээ малыг бол илдэж хөөхийг хоригддаг шүү дээ. Тий. Нөгөө тарах твийг авцсан байж хат нь илдэж хөөхөр чи нөгөө буцаал өөх нь найлна. Тий. Их мэдлээд ингээд наад тогтун сайхан хариулахгүй бол бас тий болохгүй. Хаврт нь эрт ногоо идвэл тарга твэрийн авуулна. Яг нэг үйлрэлт нь л ирээсээ харьцдаг л гэж бодож байгаа юм малтар бол. Тий. Тэгээ 5 хошуу малыг маллаа гэдэг чинь тэгж юм за тиймээ одоо хаашаа өвс идэхээр байна. Өхөр хаагур бэлчүүл болно. За
тэр энэ газар нутагт 5 хөшөө маллыг маллахад үнэхээр энэ бэлчээрийн асуудал болж гэнэ үгүй юу гэдэг тий. Урмгалт нь байна уу гэдэг юм малч хүнд одоо байдаг баг. Бүх юмаа судалж ижил малчин болно л да тэрсэн. Ер нь Нарийн судалгаа. нарийн судалгаа. Тэгээ байгаа газар нутагт нь бас ингээд дасан зогцож амьдарч байгаа малчтай. Жишээ нь бол танаад ингээ энэ газар нутагт уулах хэрэг ингээ одоо мод бол ерөөсөө байхгүй шүү дээ. Байхгүй. Тэгэхдээ та нар энд ингээд нэг хаш үйлжээ хорог бол барьсан байна. Эко маллаж хөх юм одоо. Мод хэрэггүй. Тий. Байгальд нэг ч одоо гэмтэл чулуугаар сайхан барьсан. За мэдээж та хэд бол галаа төлнө. Тэгэхдээ модоор биш нүүрсээр биш. Юугаар гэж нэхэр өтөг уурс хөрзөн аргалаарай. Тэнгээр л байж байгаа шүү дээ. Ингээл одоо байгальд нэг ч мод хугалж одоо үйлжээ бариагүй юм байна. Байгалаас нэг мод ч гэсэн хугалж одоо галт хүлээгүй юм байна. Энэ модон жоохон уутахаар нь дахиад эргээд ингээл чулуугаар гадралж байгаа зэрэг. Тэгээ байгалийн шар шавар. Центр бол зураагүй. Центр зураг байгалийн шар шавар. Энэ их сайн шавар юм ба тий. Тий. Гэтэл ингэж яаш л одоо тэгэл малыг маллах ухаан, малаа хайрлаад тэгэл ингээ өвлийн нөгөө хүүтэн жавар энэ бэлтгэлчээ сайн байж ш. Ер нь дав туулна. Одоо яг энэ ашиг ингэж уухгүй бол гарт нь жавар бас их ороод байгаа. Бас. Ингээд гадралж гарт нь арай гайгүй. Тэгвэл арай нөмөртэй. Тий, нөмөртэй. Мал даарахгүй жиндэхгүй. Тийм ээ. Энэнийг асыг яг шинээр барьжгээд уусааг байгаа. Иймэрхүү ер нь бол бэлтгэлийг нэлээд сайн базаах юм бол ямар ч нэг өвлийн жаврыг бол даваад туулчих гэдэг байна. Даваад уулчих. Бэлтгэл муутай, туршлага муутай болохоор нөгөө өвлийн салхи шуургийн чин дээр давж чадахгүй л ер нь тэгээд үлдчихэд байгаа тэр шидэм мал тийм ээ. Одоо тэрүүгээр бол ус байгаа ч тийм. Хайлгүйр Тэрүүгээр усаа өөрөө байна. одоо эндээс заавал мал устгах уу? Үгүй юугаар устгах шүү дээ. Чинь ингээд ерөөсөө юу юм биш. Нэг усны төвшнөл доор биш юм тий. Тий. Нол ингээд дараа уулздаг. Метр хол гараад иж гинөө. Тий. Яруу чи нэг юугаар нэг юу гэдэг шийдгөөс тий. 3 метр ухаал гараад ирчих шнэ. Биш. Зад хөөргөөлөд тоо. Хамгийн гоё энерги орчин дээд байдаг шүү дээ яг нь. Шүд малны дунд ингээд суунаа. Юу идэх гэдэг вэ? Тэр ноодор модор гарцсан байж тээ. За чи хөгсөн зөнийг хол. Энэ одоо яатсан юм? Наад нь ишгтэй шүдлэн. Ишгтэй юм уу? Тэгж ишгэлж ш. За. Нөтл нь эккомаа сүүгээр үгжиж босгосон. Эднэр одоо хизээ гарах юм. Одоо тэгэл энэ ногоо нэг сайхан жигдрэл Одоо ихтэн тавьж өгөх үү? Одоо ингээ 3 цагаа тавиад өгчтэй. 3 цаг. Тэгээ хашаанаас нэг ногооны жигдрээ сайхан ургаснаар ардл гарахгүй бол бас нэг шар усмус хөлдөн мөлдөг ногоо идээд баас алддаг байхгүй. Яг хөхөөсөнд байлгуул зүгээр ээ. Цааш үүш. Энэ дотор ингэ суух их гоё юм да. Цэвэр энерги. Ялангуяа нөгөө хүүхдийн нөгөө сургууль цэцэрлэг их гоё энергитэй байдаг. Яг мал яг адилхан шүү дээ. Энийг ингээд энэ идэвх юмнууд ингээд. Да. Хамаагүй гармаар чи бас идэж болохгүй. Өгч байгаа шиг ургаа. Байгаа нэг 2-3 байгаа. Энэ күндэр гүйж ирээд байгаа гарууд нэмэлт өгчээс. Ер нь бол амтчгүй тий. Икэр нэг асаа. Яа идэвх юмнууд. Аваа. Дараа зураг авахулч. За зураг. За тийш хараарай. Чи зургаан даруулна уу? Энэ төлөгийн ураг. Ямар хурга? Төлөг.
Язсгүй. Төлөвнөөс асуур. Тэр. Хөөхөн байд юм аа тэгээд. Хүүхчиг тий. Багнаас тэгээд идэлтэй. Хүүхдээ ялгаа байхгүй л дээ маа. Хүүхдээ ялгаа байхгүй. Юу аавдаа? Төлөвнөөс гарсан. Тий. Одоо ихний жижиг юм байна уу? Ихэнх жижиг. Ихэнх голаа ичээр өгчөнд оруулсан. Голоо хийсэн үү? Тий. Голсон болыг тэгээ нөгөө нэг дасгдсан шүү дээ. Тэр нөгөө төлөг авуулаад инийг дараа жилд дарахгүй ч авахгүй. Харах төч авахгүй. Өөрийгөө тэгээд аваа яахгүй дээ. Тэгж гараа хургийг салгаад өгч болж байгаа. Өөр үндүүсүүд энэ мик хийчихё. За на өгчний эднэр шүү дээ одоо ингээд иргэн тойрон. Энэ нэлээс гарсан ураг байна. Өгчний эзэд ингээ хуруу. Одоо тэгээд тэдэн сар тэгээд засаа. Засуутай зуны ихэнх сарын шинэ уруу авцсан засааг юм л дээ. Тэр чигээрээ дуурах шүү дээ. Тэр авцсан засаагаа хийж бол яашаа орон дээр нэг хийхгүй бол туссан задгаа газар. Энийг хүмүүхтэн хүн бүч муутай юм чинь барьц засна гэж байхгүй л дээ. Тийм. Амьд малын махтаа зоо хоол гэж байна. Мал нь амьд яваад байгаа тэгээд жаач засааг нь ичдэг. Тэ мал нь амьд явж байгаа. Махнаар хоол игээд ирэх. Чи гарахаар гараа зээл. Энэ байглаас юм ингэж тавьсан юм. Тэгээд юу чи голоос нааш тасалж авчирч байгаа. Жохол их тавьчихнаар аврын дэлгэгөө мал 10 зүхэн ял нэг унд нустай байна л яхтал. Ам нус яхтал. За явуулах нь. За баярлаа. Дахин уулзах ерөөдөө тавь. За ерөө дотор шгэ. За гээд мал сүргээ маллаа нүүдлийнхаа соёлыг хайрлан хамгаалж яваад талархж байна. За данд ч манай энэ 5 богд моторс компани. Яг нэр машиныг бас өгсөн бидэрт. Зөв. Жид Монголыг тойроод ингээ явах юм бид нар. Тэгээд Монголын одоо энэ Бартаатад цаг үед энэ машин хэр дасан зогцохоор байна. Туршиж байна. Чи машин мэдхүү. Энэ бол манай энэ сумд бол ангалтал явах юм байна. Жилигээд машин. Хааж явах юм. Зөөлөн. Тэгээ 5 богд моторс компани одоо эсгийн туурт 8 дугаар төслийг одоо хамтран зохион байгуулж нөгөөдийнхээ нүүр соёл үг түүхийг хойч үед өвлүүлэн үлдээх зорилгоор одоо ингээд ийм том гүн тусалцааг үзүүлээд техникээр ингээд тусалцааг үзүүлнэ гэж чинь бидэрт энэ хамгийн том байл. Тэгээд би энийг өвөл нөгөө Хөвсгөл аймгийн нөгөө Дархтын хотороор яваад 50 градус өвтөн хушлах хэрэглэхгүй басдаг гэсэн тэгдэл юм. Ер нь хушлах хэрэглээгүй. 100 бол яг хөө тэнд жоохон даруулж байгаа дасч яхад энэ сав болооч. Явхууд их зөөлхөн. Бензин багт. Хүчин чадал зэт юм байна те. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Хэдэн жил малж байна хэрэг. Нэг 20 гаруй жил малж шүү дээ. Аймгийн авраг малж байгаа. Тий. Хэдэн онд аймгийн авраг малж? 19 он тавсан. Зөв. Танай ашиг чинь тэгээд их үүрмөц юм байна. Газрын малчдын бас мал ухаантай бас танилцлаа тэгээд их өөр бас байдаг юм байна. Өөр манай энэ чинь хадасах уул ихтэй болоод одоо тэр. Энэ үр талыг бол манай хин чинь 90 дал хажуугаас нь салггүй шүү дээ. Тий, тэгээд ер нь өвлж хашаа хороог нь харахаар ерөөсөн мод өрөөсөө хэрэглэхгүй. Манай мод болоод мод хэрэглэх гэж байна. Чулуугаараа ерөөсөн тэгээд сайхан барьчих юм байна. Чулуугаараа л өрчих. Хэвээ модоор юу хийж болдгийг тэр бүгдийн зөв чулуугаар л хэвээ барьчих юм байна. Тэгээд сайхан. Одоо байгалыг мод хяргаж аваад цүтгээд байхгүй эко мал аж ахуйн би бас харлаа. Тий, манай чинь одоо чулуу электролоо чулуугаараа л барьчих. Тэрс мод сууддаг шүү дээ. За яг нэг дээврүүд ярахтай тэмэглэн мод авна. Бусторолыг мод. За тэрэнд бол мэдээж авах юм аа. Дээврийг одоо чулуугаар хийж байгаа. Тий, дээврийг одоо чулуугаар хийх юм шиг модаар гэнэ хэрэг. Дээврний мод лавч юм дөө. Шар шаврыг бас түлхүү бас ашигладаг. Ашиглана.
одоо цемент одоо зуурахгүйгээр чих сайн шавар юм аа. Бас сайн талтай сайн. Ороод ер нь тэгэл хатах тусмал улмал чулууж идэг шавар юм шиг. Жохон урсаад ахлын цатал бустараад гайгүй. Газрын үлжийн хороотой бас нэг жоохон танилцж явнаа. Тэгээд залуу малчтай бас түгээх гэл ингээд явж байна. Танаа хашаа хороотой таны малчин сайхан хөлмөртөө сайхан хуваалцах гэж. Одоо энэ сайхан суурин дээр нь энэ бэлчээр дээр нь байгаа энэ мал аж байгаа маллаад явж байгаа энэ ариун туршлагатай одоо та бүгдийн л одоо энэ сайхан одоо нөгөөдлийн соёлыг хадгалж яваа. Дөрөв үйлрлээ өртөөлж явахдаа өөр ухаан гардаг. Энэ залуу үед бас хэрэгтэй байна. Тийм. Одоо ер нь нэгдлийн үед бол одоо тэр Ахмад малчтай цуглуулж байгаад одоо тэгэл нөгөө үлжээ хаварж мал ухааныг бас ингээд нэг юм ярилцаал одоо ингээд нэг юм болдог байсан гэж ярьд юм байл л шүү дээ өгч. Тийм. Дахамдууд тэгэл нэг цуглараад тэгээд эндээсээ нэгдлийн үед одоо бас бодгонч их гоё байсан юм шиг байна. Одоо тэгээд маллахад бас тэгээд амраггүй л байх өдөр шөнөгүй л одоо явж идэг. Мал хаана байна? Тэндэл малчин байна. Хаана мал өгс эдэн тэндэл байж идэг. За тэгэл 5 хошуу маллахад 5 өөр арчилгаа энэ газар одоо яг ямар мал нь одоо өгснө байгаа юм. Идэж болохоор ингээд ямар малд нь таарахгүй байна гэж одоо зөндөөл юм байх бах. байна. Энэ талаас нэг сайхан хуучлаач явах байна. Одоо энэ суучлах гэж одоо ярих бах одоо минь одоо хаврзыг мэсэлхтэр явах юм. Доош анх нэргээд таман байж байгаа. Ийшээ нургшанэргээд одоо уулаар гарахтаа адууны байж байгаа юм. Одоо богны гэрийн гадаа. Монгол өхрөнийх одоо энэ гэрээ нэргээд торд дотраа голоон дагаал одоо бай. 5 хошууны одоо малын нөт бэлчээрийн тэр одоо хэцүү. Өвснийх нь гарцсан одоо. Өвсний гарц хэцүү. Хэцүү байна. Одоо адуугаар гэрийн гадаа байх хөтөр одоо бас юм болшгүй. Богны даавал байж таах юм. Та тамиалаад энэ доошнэр гэсэн болоод энэ хөдөөгөр нэр. Тэмээ одоо тэгээд уран бүтээл дээр нийш яваад болж гинөө. Гудаахан дээр яг тэгээд одоо заг тиск нь хамхуулна байхдаг болж илээ л. Хамхуул тэгээд нэг цас тарчил тэгээд тэмээ бас хэцүү тий. Шар загал идэл байж юм дөө тийм. Тэмээ жоохон идэрэг гол нэг юм шүү дээ. Тэмээ ер нь одоо тэр адуу мадуу шиг ярддаг гэж ер нь малтаж иддэг юм нүггүй юу? Малтахгүй ер нь ил. Шуудлаа тэгээд илийг итгэлээ. Дарагчдод хэцүү нэ. Харган марган дарагдах юм бол одоо тэгээд одоо бас хэцүү. Харган дарагдлаа бас тэгээд 50-нд бас. Лээч байна, зээч байна тэгээд. Хамгийн хэцүү мал одоо энэ богмал түүгээд өгье туулгад аахгүй. Үлдээ аахгүй. Тэнэс яг ширэм бодмолч одоо яг түүгээ явахта туулгад аана. Гисэн нэг жоохон мороод сайн надад учраас амарчаас нэг үстэй гадар өнгөрч байна. Оторлох гээд явхад баг тэрийгэ даахгүй. Цасныг өрчих юм бол цасныг өрчих юм бол даахгүй. Баг. Цасвал бас унна. Унна цасна. Одоо ер нь 90 жилүүд ер нь цаслуу унахлаг гэдэг болчихсон байна шүү дээ. Урд нь бол баг байсан. Урднаас бид нэрийг баг гүөхтэй багл байдаг байсан. Баг хард унаач үлжсэн. Одоо дэгтэл тэгж үлжих юм байжглаа бас. Бас цаг дээр нэрж байгаа байлгүй яана. Ер нь бол дэлхийн энэ уур амьсгалаас өөр болоод уур мөлний тий уур өмлөний гарцсан мууч тэр нэг бижиган сасны уртал тэгэл одоо 90 талрал иргэжтэй дээ. Одоо хуураашлтал хулуудад хуураашлтал нэг тал одоо болох юм байж байгаа юм байдгүй одоо бол. Дэлхийн нийтээр л ер нь энэ байгалийн эсрэг болчлоо дөө. Харин тэгж байна. Тэгж. Ер нь мал аж ахуйр буруутах гол нь биш. Ганц мал аж ахуй биш шаг. Дэлхийн нийтээр л улс орон ер нь тэгэл ер нь уул уурхаа олол тэгээд дэлхийг одоо тал талаас нь шийдэж явах гэж байна. Тэгж байна. Тэгэхээр чин одоо хажуудлын чи хөрш чин газар ухаатай бол нөгөөд чинь нөлөөлдөг л байхгүй. Нөлөөлж дээ одоо нөлөөлж. Бас тэгэл хэцүү л юм байх юм да тэгт. Ер нь тиймээс болоод энэ газар уулс авдаг нь одоо догшроод хүнийг бүтээгээд өглөө. Хүнд одоо тэгэл одоо бүхэл юм бол одоо өгч штэ хангаад одоо ургаж байгаа ургамал жимс уус одоо юу байдгийг бүх сайхан юм ал өгөөд байдаг. Хүн гэдэг юм ер нь байглаас хүртэх юмны шунал нь хэтрээ тэгэл одоо нөгөө уул ус ухаал ариун гагнаас энэ холбоос ингээд тастаад ирэхээр чи нөгөө юм уурлна үстэй. Бас байгаль дэлхийг өртлөө уурлах. Таныг одоо нэг ингээд нэг хүн та нэг хүүхдийг нэг өсгчлөө. Гэтэл тэр хүүхэд таны нэг юмыг
Таста давал одоо та уурлаад. Үгүй уурлаа шүү дээ. Тэрнтэй л адилхан дэлхийн хилгэнжил байхгүй хүн Тэгж. Байгалаа хайрлаж шүтээд байх юм бол байгаль хураа хайрлал, тэнгэр хураа хайрлал урамл нь ургаал юм. Ургаал байна гэсэн. Бас энэ би бол нэг талаас нь тэгж харж байгаа. Бас тийм нөгөө талаас бол одоо энэ мал аж ахуй одоо тэгээд энэ малын даац хитэрчлээ гэдэг ингээд би хүмүүс хэлээд байгаа. Хилчээрийн даац хитэрлээ гэж юм. Тэгт энэ одоо би ингээд бодохдоо энэ нэгдлийн мал дэсэнд айтаад ийм мал алгая. Нэгдлийн үеч одоо энэ талд малтал байсан. Байлгүй. Бодлогон зүг байсан. Нэгдлийн үед бол мал байсан. Сэн тэгэж уурхаа ухаж яваагүй. Тэгт бол ийм юм хийж байгаагүй. Уул ус хилгнүүлээгүй байсан. Тэр өвс нөгөө гардгараа гарч байсан, урдгараа нургаж байсан. Тэр мал идгээрээ нийцсэн. Жил байсан. Цасны урдгал байсан гэж юм. Яг Өвс цайтай байсан. Одоо нэг 20 сая цас нургатал тэгэл ирэл бэлчээр байхгүй өвс байхгүй тэр зүтгэхийн шинжилүүлж байдаг. хүмүүсийн бодлон зөв байсан. Тэр дээр Зөв нийгэм. Дээр хүмүүсийн бодлон зөв, нийгэм зөв байсан. Хүн байгаль хүү холбоотой гэж. Тэгэхээр нэг энэ байгалийн дэлхий чинь өөрөө ингээд яг энд нь хин хохирж үлдээд ирэхээр малчд хохироод байна яг. Бидний яг хохирч байна. Одоо тэр нэг уул уурхааг ингээл ухаад ингээд чихэр чинь тэнд малчд тэр уул ус чи хилэгнэ шүү дээ. хилэгнэж байгаа. Тэр газар нутгийн тэр чигээр хилэгнээд ирэхээр ургамлаад татна шүү дээ. Ургамлаан татаад явах юм. Ордог цаас нь ороод нэг жоох юм урахтаар тэнд хамгийн түрүү малчд өртнө. Юу тэгээд малчд одоо хохироод байдаг. Зүд болж байна. Зүд боллоо л гээл. Уул уурхаа бас яг байгаад улс орн хөгждөг бол одоо нэрэ бас амиа хөгжгөл нэр. Тэгшгүй шүү дээ. Тэрний оронд өстө уул уурхаа гэж яг орны үрждэг уурхаа мал аж ахуйгаа тэр нэгдлийн үе шиг туурай ясын сайхан борлуулаад түүхийд энэ үнэ хүргээд малчтын амьдралын дээшлээд ингээд малаас гарч байгаа юм дэлхийн зах зээл рүү малынхаа махыг одоо энэ сайхан цэвэр экологийн бүтээгдэхүүн номер 1 малын мах болгоод тийм шүү дээ. ноос нь 500 төгрөг болж байна. Одоо энэ малаас масыг ч одоо баг идэхгүй баг хайж байна яг. Малаас одоо авч байгаа юм юу ч чадахгүй шүү дээ. Ирээдүйд юм одоо бүгдийг авдаггүй шүү. Одоо малын ясны тус техник хэрэгэлдэг. Техникийн тус гэгээл тэр яснаа тус яс бүгдийг богнуулгаад яснаа тус гэгээд авдаг. Одоо энэ асуулт хаягдлуулж тэрхнээ залах юм уу, комиссэн залах юм уу? Одоо энд үйлд бол мал нийтлгааны газар өчтөр гисиги араад күзийг нь утлаад хаяа зөвхөн гоожс махан хэрэгтэй. Тэр толгой шир дотор довчиг уу харахгүй. Авчтаа уучраад байна. Ингээд нөгөө нэг буйна бараад байна. Одоо дээрд ч мотор нэг ийм хэрчим өгч хайдаг байсан. Одоо бол хийж тоохгүй. Тэгтээ Монгол баян байна. Задгалан байна. 90 оноос 2000 оноос хойш дээр тарж утраа задгалуулж байна. Тэгээ бүх юм нь улсын юм байсан хувьд гараад одоо тэгэл гүм дураараа хүн болгон дураараа үнэ зохиогоод хүн болгон дураар юм колонко хүртэл улсын колонко байсан шүү дээ. Өнөөдөр тэр хувьд гарчихсан. Хэрвээ Монгол колонкон тэр улсын колонко яг бензинээ бариад бол юм нь өсөхгүй. Дуртай нэг ингээд үнэ өсгөл яваад байдаг. Ер нь тэгэл одоо мална гэж нэг маллыг нэг хашчаал явуулдаг тэр хашаа нь бас ямар байх өтөг бөөцнөөс ямар байх ингээл их л одоо нэр юм одоо яригдэл шүү. Энэ талаас та нэг сайхан зөвлөгөө болгож залуу малчтаа бас ягаш. Одоо яг нэг хол орын дунд л одоо гүүр ажлын үнд одоо бас та бүгдийн одоо энэ алсагмал хол газар хотонд нь ирээд энэ хот нь одоо үйлжэн ингэж барьдаг юм байна шүү. Өнөөдөр хоньно ээшээвлсэн бол маргааш ийшээ болдго юм байна шүү. Нэг дор мөлжүүлдэг юм байна шүү. Тийм шүү дээ. Тэр ургамд чи одоо ингээд нөгөө хавар болоод ингээд ногоо цохойж байгаа шүү дээ. Одоо сайхан цохойж байгаа. Юмт нэг дор одоо байн явуулдаггүй тий. Явуулахгүй шүү дээ. Чин дахиад урахаа байж. Жоох амтлуулаад дахиад ийш амтлуулаад дахиад эцэл нөгөө тэр жоох урагдсан бай. Чир өдрөө төртөн суулж хариулаа. Энд чи нөгөө нэг зүв одоо мал байгаль ээлтэй мал аж ахуйч юм шүү. Тэрнээс нэг бууран дээр нэг талдан тугаад байх юм бол тэр яврамч болохгүй шүү дээ. Тэгэхээр чин тэгэл нөгөө бэлчээрийн асуудал дахин сэргэх юм байхгүй. Сэргэх юм байхгүй. Тийм учраас одоо өвгдөө болоод малаа өнөөдөр тийшээ маргааш ийшээ нөгөөдөр тийшээ гээл талтаад.
Одоо тэгэл араас нь та машинаар явж гин үү? Мөрөөр Мөрөөр. Манай машин тэргээ уухгүй. бол малыг малаар. Малыг малаар л ариулах яасаа. Одоо тэгээд нэг техник механик зарим нь одоо бүр машин унаад баг хариулах. Тэгэхээр тэрийг хариулсан мал чинь тэгээд одоо тарагдив байхгүй шүү дээ. Тэр одоо ямар үедтэй байдгийг юу ч очоод Илдэж хөөгөл. Арайш нэг юм өвсний шим ороо шингэсэн юм хөлсөн гал илдээ хөөсгөөс тэр босгол машинаар хөшдөд чи юу болох вэ? юу ч болох вэ? Шүүд малыг малаар нь хариулдгаас яхал. Угаасаа дээр үн уламжлалт арга ухаанууд нь тийм байж тээ. Малыг хөөс туухад цээрэлдэг байсан. Малыг малаар нь хариулнаа. Машин техникээр хариулахгүй. Нэг бол явна. За тэгээд шүнч байсан тэгэл малчтын амьдрал явж ил байдаг хүн. Явж байдаг. Ер нь бол дүүр нэвтрүүлгээд бодит байдлаас л хүргэж явдаг хүн. Таны амьдралыг би зохиож би өөр болгож бичээд яах вэ? Хөрсөн дээр л байдаг малчтын хот. Тийм шүү дээ. Хоёлаа гарч сайхан балаа ирэх үү? За тэгээ. Ингээд сайхан хоттой танилцаа. За тэгээ. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Одоо тэгээд ер нь дөрвөн үйлрэлдээ тэгэл малыг мална гэдэг бол тэгэл хамгийн хэцүү юм л одоо тэгэл хавар байна. Тий. Өглөө нөө танай шээ. Тэгэл Хавар. тий үйл сам онд орчих юм бол хавар болцдог байхгүй. Тэгээд үйл бас дээрээс хавчаал цасыг ураад ахаар хавар дэрдэг газарт нь өвс байхгүй. Цас нь нөгөө 3 сар хайлдаг бол хайлахгүй нэг цаг гаруй хитэрчихэр бас мал нь хавчаад мал төлөх боломжгүй тэгээд мал нь хавчаал хоостаал тэгэл өвс ногоонд ороод өвсөнд ороод байгаа юм тэр байхгүй. Одоо тэгээд нэг бог мал манахаар бодно тэнд. Бодно Хичнээн хөшөө мал танаа 5 хөшөө. 5 шумал тэгэл манай зоологийн хадмих тустай би тустай бас тэгээд нэг 20 гаруй адуун тэгээд 10 гаруй тийм аа ойцоход бог. Одоо тэгээд тэмээгээр болохоор бас нүүдлээ хийгээл. Нүүдл яг нөгөө нэг одоо техник явахгүй газар л. Тий. Нэш Тэрүүгээр одоо хэр одоо тэгээ хол явна. Хэдэн километр явна? Нэг 15 20 явна штэ машин очихгүй газар эндээс бол 120 км штэ Шөөчгүй газар одоо уул тий руу өсч 10 км яв 5 чийлэн 10 заримдаа хөрмөр хөрнө. тий хөрнө. Одоо тэгээд өөр яг айл бас байна ингээд тэмээгээр нүүдэг. Тийм байна. угаас энэ Манай 2 баг 5 баг цовын Facebook тиймээгээр л нөвч байгаа. Ерөөсөө нүүдлийнхаа соёлоор. Нэг манай жарган баг байна. Тэгээд зам тэр мандал тийшээ гараад зүсэн давн тий. Нэг одоо айлын өчнөд хичнээн тэмээнд багтдаг. 5 дэмэнд багтсан штэ. 5 тэмээнд орох. Тий. Одоо тэгэл тавилга мовл бүх юм Тэгээ бүх юм багтаал. 5 дэмэнд багтаал ачаал тэгээ гүвтвтер малын дуулгаад гүвтүүд нь гайгуулчил малын дугаа явна. Гэр бүлтэйгээ тэгээ тэмээгээ хөдлөл явна штэ. Маачаа явна гэдэг амар биш болов. Тийгийц бацарт. Отор нүүдлэн тэр. Оторт гарах уу? Оторт гарахтаар нөгөө гэр бүлээ хаяал тэгэл эрэхтэйчүүд нь. Отот гар штэ. Хэр их хол яв. 120 км хатдаг бол 120 хаст 140 байгаа. Үлжийнхээ сумд нөө өөр сумруу орж байна. Ийм шихаа нутаг гэдэг. Үйнч дотор. Манайх үйнч дотроо юу? Тий. Өөр отрын бүстэй. Отрын бүстэй. За. Өөр сумдаас яг отрын бүс орж ирэх үү? Орж ирнэ штэ ганц. Алдаан зэрэгэлдэ булгнаах зэрэгэлдэ. Орж ирнэ штэ. Бол 3 сум бол орж гараал яв. Зөө. Юу н танаа яшиж хужир мараа болоо сайтай биш харагдаад байна тий. Гол юугаад байгаа. Тий, хужиртай. Хужирчинд одоо малыг ч одоо гол юм шүү дээ тий. Одоо ганц одоо малын тэр тарга тэвээ авах одоо кальци агуулмжийн бас ихсэх Тий. гол юм чинь л ерөөсөө хөрсөн дээр би санааш харж байгаа зүгээр цайрал харагдаж байна. Тий. Ирний юу ч гов учраас хөрс юута давсрах. Тий. Ер нь бол говь талтай гэж явах Аа, говь талтай. Энэ бол хужир давс итгэхгүй штэ. Энэ хужир давс өрөөнд шурууг юутай. Ер нь дээшээ гарангуут
давс авахгүй болохгүй шүү дээ. 2-3 малын давс авна шүү дээ. Энд ч баг хөрсөн өөрөө баг Тийг хөрснө. урамлал нь баг хожиж байгаа. Ийшээ нэг уулуур гарахтар мал хожир давс авахгүй амраахгүй шүү дээ. Мал гэрүүр дайрн тэр чинь хожир давс долоож яж гайвал шүү дээ. Тий таргалдаг гэж. Малын ганц гол юм шин. Давс худалж авна шүү дээ. Энэ алтаасмаас ад. Ааха. 2-3 малын давс аваад 50. Анх тэгээ одоо 3 хашаа өвс тэгээд дуус хэдэн машин гинэ? Баг 15 машин би баг 2 айл үү, 1 айл үү? 2 Би тусдаа. Энэ би баг тусдаа тусдаа би нуруугүй хийж байгаа. 2 нуур хийлээ. Хэдэн машин гэсэн үг? Баг энд нэг 10 оруулсан, хойно нэг 4 бордер оруулсан тэгэл дуусч нэг жоохол юм байна. Одоо тэгээд энэ баг дуусч байна. Баг дуусч. би баг 10 Тэр өвөлийг хатуу болсон байна. Тий. Тэгвэл хадуу басан сүйд баг тэжээгээл байгаа тийш ирнэ. Тэгэд өвсөрч дан өвсөрч байхгүй шүү дээ. Хургал хорголжинд юу бас кэг аун прис аваад нэмэгдэл авна шүү дээ. Одоогоор бүх юмаа барчгаад одоо нэг ноолоороо хараад байгаа тийш ирнэ. Ноолоор нь тэгэл одоо тэгээд хэднүүрний үнэтэй хөрж байна. Нодлын хэд үрсэн. Нодлын нэг 130 мөч 20 мөр гэрэл тэгэл уус. Одоо хэднүүрний сурагтай байна. Одяаста мэдгүй. Мэдээгүй Хааш байна. гараагүй. Гараагүй л байна. Нарийн микронтой. Ямар байна? Оо манайх зүгээр хар цагаан улаан багт сүйд ер нь улаан болгоод байгаа маа. Улаан цагаан ямааны ноолуур жихм 10,000-аар илүү чигт юм байна. Мик юу чанастай байна тий. Ямар үйлдвэр ямаа үйлдвэр хүмүүс Алтагийн улаан ямаа гэдэг. Алта улаан ямаа. Тий. Нарийн микронтой. Ер нь релизжүүлээл тэгэл нэг их энэ бай шин булган баялаггүйгээс бас авчирна. Нөгөө тончрох. Тэгээд одоо ганц одоо тэгэл мөнгө болдог хэд нь одоо ямаанаас харж байгаа ноолор л шүү дээ. Тэгээ ямар халуун зунаар мах борлуулалтаа нэш. Тэгээ бус нь бол тэгэл одоо ер нь бол юм байхгүй болсон шүү дээ. Ноос 500 төгрөг болоод аль ширн барыг тэгэл өөр хэрэгдэх. Хог болол хаягч. Малынхаа нэг өрн 100% сайхан ашиглаад явчуул болно зүгээр. Малаас харж байгаа түүхийдэг бас төрийн бодлого бас энэ малчт руу бас сайхан гаргуулах хэрэгтэй л байгаа. Тэгвэл малчтын амьдрал бас нэг орлоготой болоод бид нар ч яах вэ? Одоо ингээл яах вэ? Бусад хүн малчтаас одоо бусд нь бол яах ингээд сар болгон тогтмол цалинтай ингээл явдаг л баг. Малчд бол өөрөөсөө жилд одоо ганц одоо орлого олж байгаа нь яах вэ? Ноолур байна. ноолоор л байна. За цагаан хэдэг нэг 100 нэг явдаг бах тий. Тий. Манайх Тэгээд өвөл нэг мах нэг юм за тэгээд арьс шир онны ноос болоор гүнгүй болоод энээсээ болоод нөгөө залуу малчд маллах малчд байхгүй болоод малчд орлогогүй болоод ирэхээр чинь тэгэл ер нь тэгэл төв газрыг малчд бараад жиштэй баг. Тэгэхээр чи нөгөө маллах хүн байхгүй байх нь аргагүй болоод энэ эзэнгүү газар нутагчийн малчд л одоо байж нутгаа харж гэн хамгаалж гэн улс орноо хүнсээр хангаж байна. Нүүдлийн соёлыг бас нэг авч үлдэж байна. Энэ олон яст үндэстэн өөр онцлог соёлын юмнууд бас энэ байна шүү дээ. Тэгээд айл болгонд одоо мал ухаан ярих байх. Байгальдаа дасан зохицоод чулуу байдаг бол хороогоо бариад бургас байдаг бол одоо өвөлж хороогоо бариал тий. За тэгээд тухайн одоо үйлдвэр омгийн хонь малаа одоо бэлчээрийн унднаас сайхан тохируулж маллах, бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй. За зөв зохистой бэлчээр мал аж ахуйгаас ингээд одоо нөгөө ахмад малчтын юм болон одоо энэ зөвлөгөө болон залуу үедээ одоо хүргэж үлдээдэг юм нэг юм нэгдлийн үед одоо яг байсан юм байл л одоо. одоо. Үйлдвэр угсаан дээр анхаарах хийгээд шир малчт. Тий. Тоонд нь чанар дээр нь одоо тий. Маха борлуулаад банкныхаа оюутан сургалтын төлбөрийг өгөхийн тулд мах ганц үн урж байгаа нь одоо мах байгаа учраас мал өсгөөсөр аргагүй байгаа тийм. Хэрвээ татвар юм нь одоо нэмэгдээд байдаг малын татвар одоо үгээд нь бас үнэгүй болоод өнгөө болоод цагийн хэцүү болж ширнэ. тийм. Малын түүхэд үн ороод ирчих юм бол малчд бол заавал нэг малыг өсөхгүй гэдэг юм байна тийм. Үгүй хийгээд байгаа бас алах Тийм. заримдаа одоо маллах тийм ашиггүй болоод би бас
Юусэн машинд явж байна. Тийм шүү дээ. Аргагүй ихэн л уул уурахаар л явж шүү дээ. Зээл байна, өөр зээл байна. Тий. Тэгээд дана дээр малын ашигчим хараад байх чинь тэндээс бас нэг ашигчим уулуураас өөр юм алгуулж шигэр. Ер нь залуучууд тэр нүүрс одоо ямар мөнгө олох тал руу байна. Тэр тал руугаа шигэлж яана ер нь манай юу. Аргагүй ихэн тэгээд одоо нөгөө үр ширээ даах юм бол ажил хийдэг. Нөгөө хитэн малн өвлжинд тэжээсэн тэгээд бүх юугаар бариад ичих нь. Тэгээд нөгөө малдаад нөгөө банкныхаа мөнгө чадахгүй шүү. Өгч чадахгүй тэгээд одоо нүүрс Түүхэд нүг болохоор түүхэд доорог малч нь гоорч шир. Байгалийн дэлхийн уур амьсгал бас их өөрчлөлт орж байна. Тэгээд нөгөө өвсний ургамал гарцсан жоохон багс хийгээл тийм ээ. Зундаа баг буруу орхоо байсан шүү дээ. Байж байна.